Утааг дэлхийн түвшинд бууруулахын тулд одоо хэд хэдэн одоо юм шийдлүүдийг авч хэрэгжүүлдэг. Үүний нэгдүгээрт бол мэдээж одоо цахилгаан эрчим хүчээр эд бүрэн хангах, хоёрдугаарт бол байгалийн хэв буюу метан хийгээр хангах, гуравт нь хүүхэн нөрс буюу утаагүй хагас коксын түвшийг ашиглах гэсэн ийм шийдлүүд байдаг. За тэгвэл Монгол улсын хувьд бол мэдээж одоо энэ утааг бууруулахын тулд эдгээр шийдлүүдээс бол яаралтай өөрсдийн нөхцөл боломжтой тохируулан яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж бодож байна. За хүүхэн нөрс нь бол ерөөсөө Улаанбаатар хотын утааг бууруулах одоо хамгийн нэн тэргуунд боддоор хэрэгжих боломжтой шийдлүүдийн нэг гэж үзэж байгаа. Багнуурын хүрэн нүүрсийг түшиглээд одоо багнуурын хүрэн нүүрснээс хүүхэн нүүрс гарган авах ийм одоо судалгааны ажлууд бол нэлээд хийгдсэн байдаг. За жишээ нь бол Япон улсын бол 2007 оноос 14 оны үед бол багнуурын хүрэн нүүрснээс одоо хүүхэн нүүрс гарган авч түүнийг одоо гэр хорооллын айл өрхөдөд хэрэглүүлнэ. Сэтгэл ханамжийн судалгаа мөн түүнээс үүсэх одоо агаарын бохирдлын хэмжээг хэмжин тооцсон юм судалгаа байдаг. Энэхүү судалгааны үр дүнгээр бол ерөөсөө биднээс багнуурын хүрэн нүүрсийг хүүхэн нүүрс болгон ашигласнаар ерөөсөө агаарын бохирдлын хэмжээг 77-оос 88% бууруулах боломжтой гэсэн тооцоо гарсан. Хүүхэн нүүрс ашигласнаар за энэ нь утаа тортог тоосонцор багтай, үнэр багтай, за илчлэг өндөртэй ийм түвш болох нь тогтоогдсон байгаа.